Өвөрхангай аймгийн Түүхэд 90 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай алдартнуудыг дэлгэцэнд мөнхлээ. Өвөрхангай аймгийн Батүлзий сумын харьяат Монгол улсын аварга малчин Чимдийн Рагчаа. Тайж овогт Чимдийн Рагчаа нь 1933 онд Өвөрхангай аймгийн Батүлзий суманд дашравдан чимд нарын ганц хүү болон мэндэлжээ. Рагчаа нь бага насаа эцэг эхийн гар дээр өсөж тэр үеийн жирийн малчин хүүхдүүдийн адил хураг тугалтай хөөцөлдөж хонь хариулж өсжээ. Тэрээр 1943-аас 1947 онд Батүлзий сумын бага сургууль суралцсан төгсөөд эцэг эхийнхээ заавраар мал маллах арга ухаанд суралцаж малчин болох гараагаа эхэлсэн. 1957 онд Дашбатын том охин Бямбтай гэр бүл болж 7 хүү 2 охин төрүүлж өсгөжээ. 1950-аас 1955 онд Батүлзий сумын сургуульд ярав. 1956-аас 1959 онд сумын барилгын бригадад барилгачин, 1960 оноос Батцам нэгдэлд малчин болсноос хойш усад тасралтгүй 40 жил үр бүтээлтэй ажиллажээ. Батүлзий сумын малчин Рагчаа нь 1960 онд Батцам нэгдэлд анх орж 200 цусаг хон төлөвлөхөр хүлээн авч 200 хураг бүрэн бойжуулж сум орон нутагтаа үнэлэгдсэн сайн малчин болох гараагаа эхэлсэн байна. Түүнээс хойш 5 жилийн дараа өөрийн хариулж байсан хонин сүргээ 1200 толгой болгон өсгөн үржүүлж малаас авах ашиг шимийн албан татварыг 100-аас 150%-аар биелүүлж сумын авраг малчин цолыг жил дараалан хүртэж тэр үеийн зөвлөлт холбоот усад 5 хоног аялах эрхээр шагнуулж байжээ. Монгол улсын авраг малчин Рагчаа нь жилд 15-аас 18 удаа нүүдлэж малынхаа бэлчээр усыг тохируулан малаа отроор таргалуулан малын үйлдвэр ухсааг сайжруулах ажилд хүч хөдөлмөрөө зарцуулж ажилладаг хөдөлмөрч гаргамай сайн малчдын нэг. Монгол улсын авраг малчин Рагчаа нь өөрийн малын халдваргүй өвчнийг эмчлэх уламжлалт арга барилыг эзэмшиж ирснээр малын хорогдол гаргадаггүй тэргүүний малчин бөгөөд мал маллах арга ухааныг орон нутгийн залуучууд иргэдэд зааж сургасан ажлын арим туршлагатай залуу үеийнхнийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ахмад буурал юм. Түүний мал аж ахуйн салбарт олон жил идэвх санаачлаг, үр бүтээлтэй ажиллаж мал сүргээ олон жил довтвортой өсгөн үржүүлж, үйлдвэр ухсааг нь сайжруулан, ашиг шимийг сайн ашиглаж, малчин залуучуудад өөрийн мал малгааны арга ухаан, амьдралаараа үлгэрлэж явааг нь төр засгаас өндөрөөр үнэлж, 1968 оноос 1978 он хүртэл 11 жил дараалан сумын авраг малчнаар 1975 онд Монгол зөвлөлтийн ой медаль, 1979 онд аймгийн авраг малчин, 1979 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 1980, 1981 онд аймгийн авраг малчин, 1981 онд Алтан гад зодон, 1982 онд улсын авраг малчин, 1981-ээс 1985 онд Бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын 10 дахь удаагийн сонгуулийн 234-р тойргийн депутатууд 5, 6, 7, 8 дугаар 5 жилийн гавшгаач ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ой медаль, Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ой медаль, 2007 онд Өвөрхангай аймаг Батүлзий сумын хүндэт иргэн, 2013 онд хөдөлмөрийн гавьяаны улаан түүгийн одон, 2019 онд мал аж ахуйн хүндэт профессор цол тэмдгээр шагнаж байсан юм. Наран сарны даллагтай төрсөн нутагта хэдэн малаал гэж намрын дунд сарын 15-ны тэнгэр ажиглаж цаг цагийн төрд төрхөө алдаж эвдэрдгүй. Цадиг түүхийг улбаалж яваа өвгдийнхөө малч холч Монгол ухаан хиймэрлундааг магтаад баршгүй лээ.